Өнөөдөр хамтдаа өглөө оройны дадал тэгээд хэрхэн одоо яагаад үр дүнтэй байдаг талаар бас хэдэн тоо баримтууд ярилцъя гэж бодлоо. За тэгээд хамгийн түрүүнд өглөөний дадлын хэсэг дээр бол өглөө эрт босхийг буюу одоо тогтмол цагт босч сурахыг хүсдэг. Босох энэ дээр бол маш олон хүмүүс бодож явдаг, хэрэгжүүлэх хичээдэг. За тэгвэл өглөө эрт босноор одоо мэдээж бидний одоо хийх хүсэж байгаа зүйл олон байгаа. Тэгвэл яг одоо ямар давуу тал байх вэ гэх юм бол та өглөө эрт босоод сурчих юм бол одоо тогтмол болгочих юм бол одоо энэ тогтмол гэж байна. Тэгээ тогтмол болгочих юм бол таны нойрны чанар бүр 30% хайж ирдэг байна. Яагаад гэдгийг ярихаас илүү энэ зүйлийг хэрэгжүүлчих юм бол одоо ямар давуу талтай гэдгийг өнөөдөр ярилцаж үзсэн. Тэгээ нойрны чанар 30% тэгвэл зарим хүмүүний хувьд бол нэг яахтар нөгөө одоо хүчлэхгүйгээр тэгээ за миний нойрны чанар 30% саажих юм бол би өглөөний тогтмол цагт босъё л доо. Гэж шийдвэр гаргахад бол амархан байж болох. За өглөө ус уух тал хүмүүс бас ярьдаг. За йоганы багш нар бол өглөө бүлээн ус уух хэрэгтэй. Одоо хотоодоо зочрооч болохгүй гэл ганц йоганы багш нараас бас олон хүмүүс ярьдаг байх л та. За drink water тий. За ус уух гэж. Ус уух. За ус уух. За ус уух нь мэдээж ойлгомжтой чухал. За тэгээ өглөө ялангуяа илүү чухал. Учир нь нөгөө шөнө 8 цагт доор хийж удлаа гэхэд 8 цаг үсний дараа хүний бие угаасаа маш их цангасан байдаг. Тэгэхээр тэр одоо тэр цангалтыг цангасан байдаг. Үүнийг болохоор өглөөний одоо бүлээн устай уувал таны одоо өдрийн турш одоо танд байх энергийг бүр 25% өсгөдөг гэдэг судалгаа байдаг байна. За эдрэл бүгд ингэ цаана судалгааны их сурвалжтай одоо жишээлбэл ихнийх нь бол health website гэдэг Sleep Foundation-ийн судалгаа. За энэ дараагийнх нь болохоор Healthline article дээр гарсан байна. За нэг нийтлэл дээр гарсан. Өглөөний дасгал байгаа дараагийн хэсэг нь болохоор өглөөний дасгал. Өглөө ер нь нэлээд чийлж босч ирдэг тий хүн яа тэгэхээр нөгөө ойлгомжтой түрүү ярьсан 8 цаг ингээд унтаж амарчж байгаа учраас за 8-9 цаг ч унтаад амарчж байгаа учраас би ерөнхийдөө нэлээд ингээд жилтэнд орцсон жилсэн сэрдэг. За тэгэхээр өглөөний дасгал чухал байна. Яаж чухал бэ гэхээр статистикийн талаас бол таны одоо mood гэж ярьдаг тий одоо сэтгэл санааг өргөөд сэтгэл санаагч юм бол өргөн. За тэгээд энерги ч бас 3-аас 10 цагийн турш гэдэг. Илүү өдрөг одоо илүү сайжирдаг. За энэний болохоор их усүр нь болохоор ACSM гэдэг American College of Sport Medicine гэдэг газраас гаргасан юм баримт байгаа юм байна. Судалгаа байгаа юм байна. За дараагийнх нь mindfulness буюу эсвэл бясалгал гэж. Бясалгал. За mindfulness бол санамсрын бясалгал гэдэг. Санамсрын бясалгал. За энэ бясалгалууд бол ойлгомжтой. Бодол санааг зохицуулж одоо цагтаа байхад тусалдаг. За энэ нь болохоор стрессний одоо хэмжээг 60% бүр буулгадаг байх нэ. Тийм учраас энийг хэрэгжүүлээч, бясалгал хийгээч гэдэг. За энэний их сурвалж нь болохоор Headspace гэдэг алдартай аппликейшн байдаг. Calm app гэдэг бас шинээр гарсан аппликейшн маа. За өглөө тухайн өдрөө ингэ төлөвлөх нь бас чухал. План хийн гэсэн үг тийм. Өдрөө төлөвлөх. За энд дүү. За өдрөө төлөвлөх. Өдрөө төлөвлөх мэдээж чухлаа. Илүү одоо фокустай анхаарал төвлөрч сайжирна. За 7% үр бүтээмж одоо сайжирдаг. Гэсэн судалгаа байт юм байна. За энэ болохоор To-do apps гэдэг. Энэ To-do apps-ыг бас ашигладаг. Гар утсан дээр, компьютер дээр ажилладаг. Ерөөсөө ажиллаа хийх цаг зүйлээ мартахгүй амар санагдаад идэв. Google Calendar ашиглаж болох нэ. Эдрийг гаргасан одоо юм suggestion судалгаа ах нэ. Цаана нөгөө датануудаа цуглуулж яадаг учраас ийм мэдээлэл бол цугларсан байх нь. Өглөөний одоо таны одоо бид ч унтаж амарсны дараа бол тархитлага маш сэрэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ үед болохоор ялангуяа өглөө эрт одоо бэлгэцийн цагийг хязгаарлах. Бэлгэцийн цаг
багасгах. Энэ нь яаж чухал юм бэ гэх юм уу? Цэнхэр гэрлийн одоо нөлөөллийг бууруулж өглөөнөөс эхлээд нэг ядраад байгаа тэр асуудлыг бол шийддэг. За тэгээд энэ бол өглөөний гэхээс оройны тийм бид нар одоо шөнө уцаа одоо их одоо хэрэглэх хамлнаар сэрэгчдэг шүү дээ. Яа тэгэхээр нөө цэнхэр гэрэл мань тархинд очиод за энэ бол өглөө болсон байх шүү гэсэн тийм тохиог өгөөд идэг гэж уншиж исэн. Тийм өглөө болсон. Яа тэгэхээр тэрх нөгөө гэрлээл өглөө болсон оройсон гэдгийг мэддэм байл та. Тэнгүү цэнхэр гэрэл буюу одоо дэлгэцний нэг хурц гэрэл ингээ хараад ахаар за энэ өглөө болчихжээ те. Нойрон бүрэнгээ бол хөрхөш зэрэг эсрэгээрээ нөгөө мелатонинын левел нь багасаад ингээ зэрэг тал руугаа яваад байдаг. Унтдаггүй тэгэл нэг мэтгэл 2-3 цаг болсон. Тэгээд тэгэхээр энэ цэнхэр гэрлийг басан бол шүүн бид нэр одоо унтахад бол маш ихтэй байдаг. За оройны бас нэг дадлах юм бол ном унших байж болно. За энийг болохоор бас ярьдаг нөгөө шүүн унтахаасаа нэг цагийн өмнө болж өгвөл энэ зэрэг одоо зурагтны асуудлуудаа ингээд гар утас харах гэдэг зүйлүүд бол багасбал зүгээр буюу сэргээрээ ном унших юм бол таны одоо cognitive function гэж одоо сэтгэн бодох үйл ажиллагаа 20%. За үйл ажиллагааг авчилж 20% өсдөг байна. За дэлгэцний тэр цэнхэр гэрэлтэй бол уус маш олон одоо артикл нийтлүүдээр бол байдаг. Нойртой холбоотой дүн болгоёр нь сонссон байдаг. Ном унших талаар болохоор Goodreads гэдэг бас ном уншуулдаг онлайн аппликейшн байдаг. За library их сурвалжууд дээр байгаа гинэ. За дараагийнх нь болохоор орой хийж болохгүй нэг зүйл гэх юм бол бид нар тухайн хийж болох нэг зүйл гэх юм бол тухайн өдрөө нөгөө дүгнэх гэж ярьсан шүү дээ. Бид нар өдрөө дүгнэх гэдэг бол өмнө нь ярьж исэн. Тэр үл төлөвлөгөө гаргах үед бол бас маш хэрэгтэй байдаг. За өдрөө дүгнэх. За энэ дадлыг би бас өөртөө хэрэгжүүлэх гэж одоо хичээж байгаа. Гэхдээ бас заримдаа бол яг үндэ өөр юм хийгээд мартаал эсвэл нэг сонирхолтой кино мань үзэж байгаа үед бол мартчихдаг. Гэхдээ ингээл санаа за нэрээ нэг өдрөө дүгнэх чинь чухал шүү тэгэл боддог. Тэгэхээр нэг багаар дадал болгоё гэж бодоод байгаа. За тухайн өдрөө дүгнэх нь бол мэдээж нөгөө сэтгэл зүйн байдлыг бол сайжруулж өгнө. Тэгээ тухайн сэтгэл зүйн эрүүл мэндэд сайн нөлөөлдөг гэх юм. Тэгээ тухайн өдрөө ингээд дүгнжиж байгаа учраас асуудал суралцах зүйл те амжилт бол бүх юм ингээд бичиж байгаа учраас бид нар journaling энэ болохоор journaling apps дээр ингэж гаргасан байна. Тэгээ бид нар бас journal гэдэг өмнөх дугаар дээр ярьж ирсэн тий. Бичиж тэмдэглэх нь бол бид нар тэр толгойн дотор байгаа бас их бодол хийх ёстой зүйл стресс бухимдал үед тэр болгоныг ингээд гаргаад ингээд тайвшруулах гэсэн хэрэгсэл болт юм аа гэдэг. За тэг өдрөө дүгнж чам чинь маргаашийнхаа өдрийг бас төлөвлөнө. Тэг маргааштай бэлтэнэ. За энийг бол маш хүмүүс хэрэгжүүлдэг баг. Одоо ядаж л ажиллаа биш юм гэхэд өмс хугацаа ингээд бэлдээд явждаг хүмүүс бай, тавьждаг хүмүүс байдаг. За тэр хүмүүс бол тэр бол их зөв дадал гэж би бол боддог. Яа тэгэхээр өглөө босоод за юу өмсөх вэ, яах вэ гэвэл бас тодорхой цаг алдаад байдаг. Өглөөний цаг чинь бид нар дугаасаа маш бага байгаа. Дээрээс нь хүн бас жоохон унтаад амарч ч юм уу тийм зүйлүүд байдаг учраас өмнөх өдөр нь бэлтчих юм бол маш амархан. За энэ өмнөх өдөр нь маргааштай бэлдснээр яах юм гэхээр ер нь бэлэн байдал 25% өсдөг гэсэн юм судалгаа байна. 25% бэлэн байдал өснө. За энийг болохоор Notion гэдэг бас аппликейшн байдаг. Санаануудаа одоо vision board гэдээ ярьжсэн тэрийг ингээд бас оруулж болдог. За тэгээд дадал зуршил чатлах жагаад тэрийг бас ашиглаж болно. Evernote гэдэг ноут бичдэг бас юм зааны зурагтай ногоон өнгөтэй аппликейшн байдаг. Тэр нь энэ хоёрын гаргасан одоо судалгаагаар бол ингэж гарсан. За хамгийн сүүлд нь болохоор одоо цаасаа өмнө нойртой холбоотой юм дадал зуршлуудыг нойр дэмжих дадлагч. За нойр дэмжих дадлууд гэдэгт бол олон зүйлүүд орж болно. Мэдээж хүнээс хамаарна. Гэхдээ яг дийлэнхтэй бол баг зэрэг сэрүүн хит их халуун биш те сэрүүн орчинд амрахыг бол сайн гэж үздэг. За тэгээд гэрэл гээгээ багтай те сайн хөшгөлтэй ч юм. Үнэхээр хажууд чинь ингээд гэрэл тусаад байдаг бол одоо гэрэл баг болох дээр бол анхаарах хэрэгтэй. Дуу чимээ. За тэгээд олуулаа одоо нэг өрөөнд унтаж амарч байгаа бол агаарын чанар бас өвлийн нөхцөлтэй ялангуяа маш чухал санагддаг. Яа тэгэхээр олон хүн унтаж амарч байгаа учраас тэнд маш их одоо нүүрс хүчлийн хөв би бол өглөө хэд ингээд авраг агааргүй болцсон. Тэгээд толгой өвдсөн ч юм уу сэрэх тийм юмнууд бол ажиглагдаад байдаг. Тэгэхээр эдгээр зүйлүүдээ одоо уцны сэрүүлэг одоо юу гэдэг яг эдгээр зүйлүүдээ өөртөө юу таалагддаг. Хажуудаа ус тавьдаг ч хүмүүс байдаг. Тэрийг бэлдээл
нойр дэмжигтэй дадлуудаа бий болгоно гэсэн үг. За өглөөний буцаад ингээ эргээ санах юм бол өглөөний дадал бүтээхэд бол хамгийн үр ашигтай дадлуудыг л сонгож авч байгаа. За энд болохоор тогтмол цагт босох маш чухал, ус уух нь, өглөөний цайгаа өглөөний дасгалаа бас хэрэгжүүлэх. За бас өглөөний цай бас чухал дээ. Нөгөө зүсэл гардаг гэдэг манайх бол зөндөө мэдж байгаа. За оройны дадлуудад болохоор дэлгэцийн цагийг багасгах, ном унших, за өдрийнхөө ажлыг дүгнээд стресс бухимдлын зүрийн зүйл, эсвэл одоо сэтгэл догтлуулсан төлөвлөгөө ч юм уу те өөрөө ч одоо сэтгэл зүйн байдлыг доктортой байлгах төр зүйлүүдээ бол бичээд тэмдэглэжүүл зүгээр. За эсвэл бүр боддог ч юм уу. За тийм маргааштай бэлдээд хамгийн сүүлд нь болохоор нойр дэмжигтэй дадлуудыг хэрэгжүүлчих юм бол ер нь бол бид нэр өглөө өдөр бол маш үр дүнтэй л өнгөрөөж байна гэсэн хэлбэрт орно гэсэн үг. За тэг өнөөдөр аль болох нөгөө зүгээр одоо хэрэгтэй гэдэг үүднээс гадна одоо тоо баримт оруулахыг зорьсон. Тэгээд тоо баримтайгаа бас их сурвалжуудыг оруулахыг зорилоо. Нойрон дээр нэг их сурвалж National Sleep Foundation гэдэг үндэсний одоо нойрны foundation гэж байдаг байна. За энэс гаргасан юм судалгаа гэдэг. За тэгээ бүгдээ өглөө оройны дадлуудыг одоо хэрэгжүүлье. Маш хэрэгтэй санагддаг. За баярлалаа.